Сайн байцгаана уу? Өглөөний ч юм уу, өдрийн ч юм уу, оройн ч юм уу мэндийг та бүхэндээ хүргэж байна. Маань нэвтрүүлэг маань Facebook, YouTube-ээр үзэж та бүхэндээ хүргэж байгаа. Заримдаа битээр нэг нэвтрүүлэг яриа сурцсан болохоор нэвтрүүлэг гэж ярьж байгаа. Ерөнхийдөө бол буу халал. Тэгээ манай Facebook пэйжтэй нэг дээрээ NBN Sally гэдэг энэ дээдлийнхтар бичгээр баг гараад ирэх баха. Ингээд энэ удаагийн зочныг би танилцуулж өгөх Sally. Энэ удаагийн зочноор 3 охин хамтлагийн гоцлол дуучин солиотрын ажилтан билүү? Солиотрын ажилтан. Яна. Үнсэж байгаа шүү дээ. Ооштараа үнсэж байгаа. Дайдан мөг. Үгүй яс дуртай хөнгөн бэ. Дайдан мөг. Чичрээ дайдаг шүү. Үнсхийг нэг үнсэж. Эцтэй дайдан мөг зүгээр юу. За баяргийн хизээ бас яг үнсэж яасан юу юм бэ болоо үлээ. Баярлаа. Хизээ солиотрын ажилтан боллоо. Анхны тоглолтын хоёр дахь одоо төгсгөлийнхаа тоглолтын дээр. Гурал авсан юм уу? Та ганцаар авсан юм уу? Гурал авсан. Баяр хүргэе. За баярлаа. Нөгөө гарын барих уу? Яг хөө Сэлби яг ордож байгаа жочтойгоо гар энтрийг барихаар манай Сэлби бас жоохон хардах маягтай тийм. Айгуул натаа гар байж магадгүй гараа арчсан байж шээ. Сая бүр са машина барьж ирсэн чинь бүр ёо айгуу сандраад. Яс нэр хоторсноо яар битэрт яаж хоторсон шүү дээ. Яасан гэлээ. Жоохон байж байгаа. Гоо одоо ярьцгаа. Ярих юм хөлс гоож байдаг. Битээ сандар. Сэлби гүнзгий амьсгаа. Сая бүр нааш яг нэвтрүүлэх рүүгээ явж ирсэн чинь. За. Гинт бүр тараас тан гэх юм зөхөөж бүр шууд. Нэг сэн дагцтуулаад авсан болол. Тэгэл бүр хүү яаж ийна гэж гүгэл хараад байсан. Юу үстэй үү? Энэ уучлаарай гэсэн амар ууцсан юм шиг ууцхаж байсан. Хүү та ууцсан юм уу хаашаа жолооны ардан согтууруулганд бай гэсэн чинь. Гүг ахын нүдэн дээр өвдөг гарчаад байдаг. Тэгээд би бүр амар уурлаад яаж байгаа юм бэ гэж харсан чинь хоёр газар ингээд цөмөрцөн би одоо Facebook дээр тавьсан байгаа л. Йоо. Тэгээ бөө нэрв. Тэгээд нөгөө ах чинь цагдаа битгий дуу тэгээд тэгсэр нэг мөнгө байхгүй гээд гуйсаар аваад 21,000 цаас надад өгчөөд яваад өчлөө. Чи нөгөөх нь аваа гэрмалчихсан зүгэндээ ичсэн. Үнэлгээ авах юм уу? Тэг үнэлгээ өгсөн чахан үнэлэхгүй өчтөрхөөс тэр үнэлгээ яг авах гэсэн энэ тэгээд та тэгвэл үнэлэхгүй машин барьсан маа гэсэн. Одоо бол Сэлби тэгвэл цоорцсон бол дор хаяж нэг 150,000 болох хаа. Тийм үү яана. Өнгөрсөн. За хоёулаа ингэ хамаг зовлон жаргалах одоо Гэмэр энэ. Манай баг зүгөө удаа өөгийн өмнөөс бид өгчих гэж үгд тарлаа шүү дээ. За уран бүтээлийн олзом уу гэхдээ байна уу? Соло ерөөсөө ойр тарагдсангүй. Түрүү жилэл нөгөө нэг юугаар гарч ирсэн, телевизэрний гарч ирсэн. За тэгээд юуны өмнө NBN Sally-ийнхаа нийт үзэгчтэй 3 хамтлагаа төлөөлж сууж байгаа гэж бодож байна. Тэгээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд уран бүтээлийн оол цомог бол маш ариун байна. Сайн байна. Сая хэдхэн хоногийн өмнө бас шинэ CD-гээ одоо хэвлэлтэнд явуулчлаа. Тэгээд одоо энэ 4 сарын дундуур ирнэ хүлээгээд байж байна. Тэгээд энэ хоорондоо одоо шинэ CD-нд орсон дуунуудаа клипжүүлж байна. Манай соло бүр телевиз мэлэзээр яриас шүү. Манай өрийг хүн гэж тоохгүй юм. Ингэж болж байгаа. Энэ шиг хараад. Камераа хараад Сүлдээ би баг ихэд амаа. Sorry. Тэр камер байна гэж бити нэг тийм чухал царайлаа тийм. Айгуу тийм чухал цэг ком дээр тавьчихсан. Лаг ярддаг шүү дээ. За уран бүтээл тиймэрхүү. Ер нь тэгээд ариун байгаа. Ийм болж байгаа юм уу? Болсон юм уу? Ер нь болох юм уу? Юу болж байна? Ийм. Хөрмөрмөө байгаа юм шүү. Ажиллах мал уу байгаа мó байхгүй мó? Энэ сони хэвлэлэр ч сони хэвлэлэр нэг хуульч боловсралтай боловсон залуутай удахгүй хөрмөө хийж магадгүй л гэж гараад мэдээгүй жагаад хүнтэй суучих тийм үү? Мэдээгүй жагаад хүнтэй суугаад өр хөвгтөө одоо. Чи нэг хуульч залуутай суучих. Суух гэдэг юм байна. Ой. Зүгээр таана эцтэй. Намайг ихсэн ахгүй би хаашаа явж байгаа нэвтрүүлэгт орох гэж байна. Ямар нэвтрүүлэг хэрнэ NBN Sally гэдгсэн чинь заста нэрэ хэлэх үгээ богомжилж яагаад гэж хуульчин гэж хэлсэн. Гүг юу тийм би бүр гал хин гэж хэлсэн юм. Маа найзууд. Ямар найзууд? Ингийн найзууд. Хуульч найзууд уу. Харин тийм мэдээсээ гарцсан байсан. Тэгээд би чинь бүр нэг угаасаа тоохооч болцсон хүмүүс тэгсэн байлээ гэж хэлсэн. Худлаа юм уу? Худлаа бол хуульч өрөө үнэн бол хуульч залууч гомд нь штэ. Худлаа. Чи ямар утсэрдэ? Мэдээлээ. Ихтэй энэ Android уу юу? Apple уу? Apple. Android S5 гарч байгаа юм шүү дээ.
Сая аль биесны нээлтийг United хийсэн юм байна. Зүгээр амдраад тийш бүр нээлтэн дээр нь дуудаа, чамааг дуудаа, намааг дуудаа. Би бүр ший зүгээр та арлын эрэг дээр очсон. Танцор диско гэдэг. Би бүр атархаж өгөхгүй, боож өгөхгүй. Нэмби ямар муухай юм бэ? Адилхан хамтрагч байгаа ингээд авч явахгүй хаяад те зүгээр ингээд өөрөө амарч мамраа зүгээр. United битэрийг бас дэмждэг. Энэ битэрийг хийхэд бол одоо жишээд нэг жоохон бас зардал гардаг. Тэрийг маань бас United дэмждэг. Тийм учраас битэрс United-ийнхаа үйл ажиллагааг битэр бас дэмжиж байгаа, дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд 300 мянган төгрөгөөр ухаалаг гаргацтай болж байгаа юм байна. Тэгээд жил 300 мянгаар өнгөө ярих юм байна шүү дээ. 300 мянга дотор жилийн хэрэгтэй. Тэгэхээр нэр магнит реклам дуудсан шүү дээ. Реклам нэр гараад. Тэр байгаа юм байна шоо. Чи ламбард дутсан буцаа тавьжсэн үү? Тавьж байгаагүй. Хизээч. Хизээч never. Миний нэзлийг аамаа. Нэг катаниса будуч. Ингэдэг шиг даа манай үнэтэй. Чи ламбарданд юм ер нь жоохон бахтаа ч юм уу тавьжсэн үү? Тавьж байгаагүй. Энд яг тавьжсэн юм те. Би юу? Би зөвлөг өмхөө санаатай болохоор чи өмхөө санаатай болохоор яасан? Манайдан бүгд тангууд ламбардны хүмүүс манай найзууд хэлэхгүй манайдан бүгд энэ ингээл тангууд ламбардны хүмүүс нэг амар тусгай муусмал ингээд тавьсан байдаг хгүй тэр нүстэр ингээд бүгжөө хийгээл ингээд бүгд чинь чамайг эртэл хадгалаа нөгөөх нь жоохон нор ингээд сорцсон ингээд баг багаар ингээд унсаар баад чиний манайднаас чинь авчдаг байхгүй яа чиний хөвгт бүгд чинь амар хөнгөн болчихно гэд жоохон бахад тийм мэрэн гот нэрээ тэгээ бүгчнээс авчдаг юм болоо гэж та тэнийг ч тавьж байгаагүй. Би ч ламбарданд тавьж байгаагүй л те. Зүгээр яг чи гинт надтай доошоо унахаар шийдсэн бол хамтдаа доошоо унж болно шүү дээ соо. Хоёлоо шиг асуугаад ахар шиг. Үдэрчдийн нүдэд пүх гэж доошоо явж болно шүү дээ. Зүгээрдээ харусроо зүг. Манай соло нэрээ бас айгүй гоё клип бас хамгийн сүүлд клипний зурганд орсон шүү дээ танай хамтлаг. Ямар клип ямар дуунд орчоо? Хиний дуу? Өөжгөө хаа дуу. За. Өөжгөөс анх удаа дуу авч байгаа. Тэгээд өөжгөө хамаач гэсэн бас өгтөө маш одоо happy дуртай дуус өгсөнд маш их баярлалаа гэж хэлмээрээ. Тэгээд энэ дууга ямар ч оны өмнө гарсан л даа. Анхныхын тоглолтын дээр дуулагдсан. Өөрийгөө аль зэрэг хайрлаж байна. Уучлаарай уран бүтээл надад нэг сонир. Эндээс уран бүтээл асуугаад байна. Дараа нь уран бүтээл ярьж чадахгүй. Тэгээ бас ярих хэрэгтэй шүү дээ. Уучлаарай үзэгчтэй би нөгөө асуултуудаа энэ дээр өчсөн байхгүй. Энд дээрээс авах. Өөргөжлөг тэмдэгдийн дэвтэр ингэсэн. Одоо бас ухаалаг үт зэрэглээ сурцсан юм шүү дээ. Тий. Өчигдрөөс мэдлээ гэж. Өөрийгөө аль зэрэг хайрлаж байна. Саваа. Өөрийгөө хайрлах байх тий. Өөрийгөө хайрлаж бас хүмүүсийг хайрлаж чадах юм байна. Өөрийгөө сайн хайрлаж байна. Би нэлээд хайртай хаа тийм. Өөртөө юу? Би харин бусдын төлөө төрцөн амтан гэж маа найз нар намайг тэгээд ах юм. Яг үнэнгээсээ сэлээ. Намайг бол бусдын төлөө төрцөн амтан гэж хэлж ин чи тэртэй аль зэрэг санал нийлэх бол. Мэдгүй өстэй байж тэгвэл төрөж. Дахин төрөж дээр. Тийч. Тэгэл та хамаагүй шүү дээ. Чи ханаад гинт ингээл эвгүй хараад миний төлөө төрөөч мөрөөч гэж эвгүүдэд байгаа юм тий. Сэл эвгүй байгаа шүү наа чи хаа. Хамтрагчийн төлөө төрөөг багт чинь. Төрөөг. Юу те? Ер нь бол хүнийг өөрийгөө маш сайн хайрлах хэрэгтэй юм шиг юм те. Гэхдээ бусдыг илүү хайрлах зүгээр юм шиг надад санагдаад байна. Бусдыг илүү сайн хайрлаж чадах юм бол бусад хүмүүс намайг сайн хайрлах бах те. Үгүй юу? Тэлгүй ах уу эргүүлээд тэр өөрөөгөө ч нэрэж те. Гадуур хамгийн сүүл хизээ найзанд доо. Сарын өмнө Анагийн тонс юм байна. Ана гэдэг чинь манай хамтлаг юм. Анхмаг их гоё айлуу. Амар шунтай. Гоё айлуу. Юу нэг дайжгүй айлуу тэднийх. Манай Ана маань их халамжтай. Тэгээд энэ чи хүүхдийн нэр харсан гэсэн чи тэрийг яриад тэгвэл өө хаалгүй яах вэ бүр хамт за өсвөлдсөн гэдэг нь чаашаа ямар ч гэсэн айгу хөөрхөн том болцсон байна. Тэгээ анхмаа хүүхдтэй болцсон чи чамд бол хүүхдийг хараад бол мэдээж эмэгтэй хүний бяцхан атаархал төрж лаа бастай. Атаархал төрдгөө шүү дээ. Тийм үү. Гэтэ мэдээж хүүхдэд бол би амар хайртай. Тэгтээ тэгэл болох цаг нэрвэл тэгэл болох юм. Тэр амар хайртай зүйлийг чинь бол хийгээд өгч чадсан шүү дээ. Чи ч гэсэн ойд хүүхдээ бас би байж л байгаа шүү. Янг зөөлхөг асуулт. За бодсон асуултаа бид өөртөө хуулцаач яриач. Манай соло өөрийгөө нэг байгалийн үзэгдлэр илэрхийлэл юу вэ? Цас бороо, шуурга, тэнгис шуурга. Юу вэ? Ямар гоё асуулт тий? Байгалийн үзэгдлэр. Байгалийн үзэгдлэр илэрхийлвэл солонгол юм да. Би бол нартай борооны туслага байхгүй. Үүл гэж бодож байна. Үйл гэж бодож байна. Тэгтээ ер нь
Юм Юун ч хөнгө хийсэр нэ цалхин тугдаал явж идэг тийм юмар өөрийгөө зөвөрлөлт юм дээ. Заавал тэр буруу харан. Өөрийгөө Нэг аюу гоё бодлоо. Нэг хөмсөс бүдүүн тарган цагаан юмар гэсэн тийм. үүлээд бас гэж. Галбартай байж болно шүү дээ. Хэлбэртэй үүлээд. Манай юм ба? Байгалийн үзэгдлэр. Байгалийн үзэгдэл. Ийм би бол шуурга бахаа гэж. Би ингээд гоё юм бороо ороод тэгээ нэг нар мандаад гоё чийний өнөр нэрдэг шүү дээ. Би хэлцэж би чинь тийггүй чи туслана шүү дээ. Туслана юу? Би нартай бороо. Өнөр нь гэж шүү дээ. Өнөр нь юм. Хөрсний өнөр юм уу шарааны юу? Тийм гоё гадаа ингээ бороо орцсон тий. Бороо орсны дараа. Нар гараад гоё өнөртэй л идэв шүү дээ. За тэгээ би орохгүй чи өнөртөхгүй. Чигний Байгалийн үзэгдэл. Чигний улаа гэж сонслоо шүү дээ. Юуны улаа? Чигний улаа. Би юу те? Го бороо сонсож байна би. Өө хөөх энэ хамтрагч маань бүр хамтаа чигний улаан болоод явахаар шийдсэн байна л да. Тэрээ би чигний улаан бол чи энэ чигний улаан шүү. Чи манайд амьдарч байгаа чигний улаан шүү чи зүгээр. Хүү. Амдраг үлээ наачлаарай те. Би хулгайч нарт дуртай гэвэл таяр гайхгүй. Гайхгүй. Хүн одоо ямар ч хүн дуртай гэж болчих. Өөрийнх нь хувь нь л. Чи хулгайч нарт дуртай юм уу? Яагаад хулгайч нар гэж? Чи хулгайч нарт. Зүгээр. Зүрхний улгаач нар туу. Зүгээр л юм хулгалдаг. Зүрх сэтгэлийн улгаач нар. Бодлын улгаач. Тийм биш. Яг л юм хулгайлдаг хүн. Хулгайч. Муухайш дургу. Дургу. Тэр хүний юм явчихлахгүй шүү. Миний яг тэр хулгайч гэж байгаа юм бол арай өөр л дөө. Тэр нэг юм зохион байгуулалтын банк дээрнэдэг штэ. Том ингээл алмаа. Кинон дээр гадаг. Сая долларын үнэтэй алмаа зэн тэр ч юм уу банк дээрнэж байгаа тийм хулгайч нар надад бол гоё санагдаад байгаа. Чи кинон дээр гоё юм шүү. Гэхдээ ер нь амьдрал дээр ч гоё байхгүй. Айгу ухаантай байхгүй. Амар тэрнээс л хөгийн юм уу карманы улаач нарыг бол тий. Шалт хийнийг байхгүй тийм үстэй. Тэгтэл ямар сони жоон болгоомжтой. Тийш бүр карманы улгаач нарын түүр байдаг гэсэн чинь одоо энэ жил Бээжин лөө дараа жил Солонгос руу дараа нь шууд Япон руу гээд тий. Мэдгүй яа чи яаж тэр түүр мөр. Шигуя шинжгүйгийн гудамжаар яваал тэгэл сгсгс гэж аваад тэгэл нисээд явцдаг. Тэр чинь ерөөсө баригдах боломжгүй байдаг гэсэн. Чи өөр бас жоохон нисээд байна. Хүчээр нисээд байгаа. Гэхдээ би тэр сүлжээ мүлжээ мэдэхгүй байгаа. Чи л айгуу сайн мэдээд байгаа. Шибуягийн гудамжаар яадаг гинэ нэ. Тэрнэстэн нэр авгаагийн үнгүүн нисгээд чили хүүхдийн жоохон нисгэн усныхын таксийн төлөөлж өөрөө яваад байгаа биш үү? Соло. Чи багада хөөрхөх юм байсан уу? Одоо хөөрхөн байгаа юу? Тэгэл хүн одоо нөгөө өдөр дөрөх тусам үзэсгэлэнтэй хөөрхөн болох ёстой гэж би боддог. Тэр утгаараа л мэдээж тэгэл орчин цагаа дагаал тийм орчин цагийн хүмүүс ямар гоо сайхны бүтээгдэхүүн өрөөлж гин яаж гин тэгээд бие яаж зүг авч явж гин тэгээд тэр бүхнийг л тагч шин тийм. Би гоо сайхны бүтээгдэхүүн юу ч яриаггүй шүү дээ. Хөөрхөн гэдэг айл зүгээр нөгөө зан хашаа. Ер нь хөөрхөн тий. Би чи ингээл гоо сайхны бүтээгдэхүүн яриад гоо сайхны хагалгаа би юу тийм гоо сайхны хагалгаа малгаа яриаггүй шүү дээ. Амар их юу ч тийм юм яриаг хахад өөрөө ингээд орж ирээд гоо сайхны хүмүүсээ идэт байгаа юм. Гоо сайхны хагалгаа гэж тэгэл яах юм. Тэгэхээр одоо хөөрхөн байгаа мүү эсвэл чи жоохондоо хөөрхөн байгаа мó л гэж асуусан шүү. Жоохондоо би хөөрхөн байсан. Хүүхэд болгоно л жоохондоо амар хөөрхөн байсан. Би чамаас асуу. Би хажуунаас хүүхэд. Чи миний тал юм уу соолоо гэдэг юм аа. Миний тал шүү. За та хоорондоо хоёр тал хоорондоо ярьдаа. Тайзан дээр ингээд заримдаа ингээд би дуулж явахдаа ингээд юм боддог байхгүй ингээд амар ингээд бие барьцсан хувцастай ч юм уу эвгүй ахтай ч юм уу санаа зовоод яна хүмүүс юу гэж бодож байгаа л би одоо тайзан ямар их дундалтан зогсож жоохон баруун чи одоо зүүн чи жоох явъя гэл ингээд явдаг. Чи болохоор дуулж явахдаа юм шал өөр юм боддгоо эсвэл зөвхөн л яг тэр дуундаа орч чаддгоо эсвэл наа чи ингээд янз янз хувирдаг юм болов. Дуулж явахдаа ер нь дуундаа орно л доо. Гэтэ мэдээж нөгөө одоо хамтлаг учраас нөгөө энэ тэнд одоо ансамблийнхаа бас бодно л доо. Тэгэл заримдаа би дураа нөгөө яар тохирсон юм аа. Зарим нэг үед би ч юм уу хин нэг нь мартсан шүү дээ. Тэгэл яваад нөгөөх нь ингээд аваалаа ингээд. Ингээд хоёрч ингээд яваад ирсэн. Дэмтэй тийм. Чи ер нь нэвтрүүлэгт орж явахдаа сандардггүй. Нэвтрүүлэгт орж явахдаа сандарч ирсэн үү? Сэлэ чи нэвтрүүлэг хөтлөхдөө сандарч ирсэн үү? NBC-ийг хөтлөж явахдаа ер нь. Сандарч байгаагүй хэтэрхий хинээж байгаадаа л амар санаа зовчихсан бүр ингээл бүр амар инээд муутай болохоор бүр инээгээл эдэг хүмүүс та яана юу бодох вэ? Би явахгүй та.
Юу юм? Чамааг инээлгэж байгаа юм чинь би юу? Харин тийм инээлгээд байгаа байхгүй. Тэгэхээр би ингээл ерөөсөө удирдаал яваад байгаа байхгүй. Ингээл инээлгээл ойлуулаад ойлгохгүй. Чи ингэж үзсэн үү? Энэ бас сэл бас бодож байгаарай заа. Чамд бүр ямар ч буруу юм байхгүй заа. Тэгээд одоо чи битээр ингээд хоорондоо харилцсан гэсэн үг шүү дээ. Чамд бол одоо ямар ч буруу юм байхгүй. Би буруутай гэдгийг амар их мэдчихэж байгаа заа. Би буруутай гэдэг мэдчихээ. Битээр бүр ярилцсан буруутай гэдгийг бүр ойлголцсон. Тэгснэ хэсэгхэн хугацааны дараа би ямар ч бурууг болцсон. Тэгснэ чамд ингээд буруу гэдэг тийм тохиолдол байдаг. Яах галээ. Чи битээ давхар юу ч битээ тийм. Яах гэдэг өнгө яах гэдэг. Зүгээр л чи өөрөө тэгээд одоо юу вэ? Найз нөхдөд харилцаанд харилцаанд. Эхлээл одоо ойлгож би амар буруутаас олоо уучлаарай миний буруу гэжсэн. Нэг хэсгийн хугацааны дараа шууд ямар ч бурууг болсноо чим үү чил буруутай гэдэг тийм байт юм. Тийм бай. Надад яг тийм тохиолдож байгаагүй. Надад ч гэсэн тийм тохиолдож байгаа. Надад ч гэсэн хоёроо. Юу Надад ийм асуулт зөхөөсэй. Юу бод? Зүгээр. Болсон явдлаас зөхөөсөн баг шүү дээ. Гэхдээ бараг л тийм л бах та тий. Хин нэгний болсон явдлаас болцоход гэлээ. Би юунд санаа зовж ийн гэж цэлээ. Би чиний машины гүпрэнд амар санаа зовж ийн. Вьетнам засвар дээр засуулах уу, Солонгос засвар дээр засуулах уу, Монгол дээр засуулах уу? Вьетнам сайхан. Тийм хүмүүс ихтэй нэг үнсрэг үзэлтэй монголчууд дээр очиж засуул гээл тэгдэг те. Би энийг нэг ийм л юм би ойлгосон. Энэ зүгээр миний л бодол ч те. Хүн бол өөр өөрийн бодолтой байдаг те. Вьетнамууд ягаад тэгж ингээд тогтсон хугацаанд нь те. Одоо чинь 2 хоногийн дараа гарна гэсэн бол 2 хоногийн дараа Вьетнам засвар дууссан л байдаг те. Гой чанартай болцсон л байдаг. Ягаад тэгж ийм юм бол тэд нар чинь мэдээж тэнцэнэ хоноглол тэнцэнэ хоолой идэл юма хийгээл. Монголчууд бол гэртээ харин очиод авгаа хүүхэд байна, ар гэрлийн амьдрал байна те. Найз нөхөд байна гэх тийм учраас хугацаанд бас амжуулахгүй бас муу тал байх шиг байна. Гэхдээ би монголчуудаа муу хийдэг гэж бол хэлэхгүй. Монголчуудаа дэмжих хэрэгтэй. Би бас нэг жоохон өрдөлтөө юмэрч чуу. Тэгэж Нэг найз дуудаад машин яатсан байна. Юу аваад тийм машин аваад тийм шүү. Хаана явж ийн гэхээр тэгээ нөгөөдөгтэй чамд гуруулаад дөрүүлээ. Миний машин засрын Вьетнам засрын газар очиод тэгсэн чинь нөгөө Гупрэ янзлуулсан юм байна л да. Карлана. Тэгээ янзлуулсан байсан чинь юу яддаг шүү дээ. Нөгөөх нь ингээ янзлцсан гэж нөгөөдг нь яриад Вьетнам нь яриад. Тэгэл гэсэн чинь нөгөө чинь унаад явах гэдэг хөөх гэсэн чинь мөнгөө өгөө би ингээ янзлцсан гэсэн чинь шууд хавсарч унгангуудаа нэг цогтоо. Тэгээ явах шүү. Монгол нь. Тэгээ би өстө амар уурсан. Чим ямар өөдгөө ирэх юм бэ те муу мундаа дээрлэх үү гэж. Тийм яаж вэ? Чи манай монгол залуучууд гадаадд очиж зөндөл ажил хийж байгаа. Инээс ч муу мухаг нь хийж байгаа те. Тэгэхэд нэг амтнд ирээд их орондоо ингээд дээрлэхэд тавсарч унагаачаад юм жижигхэн амт байгаа юм чинь. Жижигхэн юм тавч уулсан амт тэрээс та хин бол хин очиж зодчихлоо. Тийм. Хинч зодчод явж чадсан шүү дээ. Чи ийм чамд ямар мөнгө байхгүй биш тэгээд би бүр уурлаад нөгөөдөгтөөгөө хэрэлдээд тэгээ нэг төрөнд ярьсан юм байна шүү дээ. Үнэлэг байлээ гэж. Тэгэхээр гадаадынхан гэхгүй дотоодынхан хин сайн ажиллаж чадж байгаа мөр хүн өөрчлөлт нь хүний л эрхэл гэж бодоод байна. Ямнаас амар том жүснийг хөөс ундан гот энэ дээр очдөг шүү. Чи юу дараагаа шүүс үсэлээ. Тэгвэл нэг жижиг гэж хоёр том нь ийшээ. Үсрэж байгаа шүү гэж. Яг чи харсан үлдээ. Чиний үлдэр онцаг. Тийг очт. Нэг хойзоолох байдаг шүү. За, сэлээ тэр байдгаа шүүс чи амсчлаа шүү дээ. Юу амсч байгаа юм? Өөрөө чамтай ярихгүй. Аманга цастгүй. Чамд гадаа залуучууд таалагдд юм уу? Мэдхгүй яг тийм одоо учраагүй ч юм уу тийм мэдхгүй. Би Испани ирлээсэн шүү дээ. Ирлээсэн. Саманиеро. Би ирлээсэн шүү дээ. Чи гадаа залуу сонирхгүй юм уу? Гадаа залуучууд Улаан давуу гаргаад тойлоо ингээ. Бух мөргөлт гэдэг юм. Чиг улаан болгоод шүс өсчүүлээд тэгээ одоо бух болгоод эсвэл за 4 хүн бол 4 имийг бол өнгөрөчд бол гимбүү штэ. За 5-аас 40 ч бай тэгээд хэр хүн өрөөх хэрэгтэй шүү дээ ер нь бол. Эмхтэй өдөө бол тий. Хамаагүй. Би 40 болох шүү хамаагүй. 40-0 гэл сэли дүүч энэ ба 0. Гэтэ ер нь эрчүүдийг айгүй ойлгоод авч сүүл үед би дуурал. Эрэгтэй эрчүүдтэй зориулж бас сайн мэдээ гэдэг. Одоо тэр нөгөө өөжгийнхэн дуу чинь эр хүн зүрхэндээ ойлдог гэдэг. Одоо танд зориулсан байх нь шүү дээ. Чи нэг хүнтэй муудалцсан заяа. Ингээ муудалцлаа заяа. За. Ингээ муудалцлаа. Тэгээ чамд ямар ч бузар булаа юм байхгүй заяа.
Тэр хүнд бузар булаа юм байхад хоёлаас та бузар булаагаа дэлгэлцэнэ гэдэг үйл чи юу гэж ойлгох вэ тэрийг? Чамд бузар булаа юм байгаа л надаа байхгүй. Тийм. Одоо жишээлбэл одоо ингээд тийм. Чамд ямар ч бузар булаа юм байхгүй заа. Надад бузар булаа юм байна гэж бодъё. Тэгснэ. Би чам руу өстө соолоо хоёлаас та бузар булаагаа дэлгэлцэнэ гэд яриад байл яах вэ? Би юу? Би. Чи тэгж над руу харин яриад байна тий. Би тэгэл уцаж авахгүй шүү дээ. Тийм. Одоо харьцахгүй л байсан гэсэн тийм гачим яриад байгаа. Лотлол тэгээд л. Тийм үү. Түмний шившиг болъё л да хоёлаа гэдэл яах вэ? Байн тэгэл харьцахгүй шүү дээ. Огт харьцахгүй. Чамд юу н бузар булаа юм байна уу? Би хүнтэй тэгж юу маргалт амар дургүй. Тийм. Тийм муу юм нэр юм ах ерөндөө. Бузар булаа юм байгаа гэж. Өөрөө холцсон л гэж. Бузар булаа юм байгаа юу? Байхгүй. Нэрээ юу? Бузар булаа шиг үл дийлгээ ажил та. Энэ олны нүдэн дээр. Тэгээд нэг инкс юм аа. Соло. Зүгээс л. Ямар авир чичрүүлээсэй тий. Дагаж чи хомронд нь явж хадаас нөгөө бузар булаа гэх. За яандаа л гэж бодсноо те. Би нэр нэг гоё онгоо уншсан шүү дээ. Ярич. Энэ бол нэг онгооч гэсэн зүгээр. Сэлих гоё ярина. Америкт Джеймс Бондтай бол манайд Чингис Бондтай гинэ. Аа тэнгуүтэй Америкт Жорж Буштай бол манайх Гамбуштай гинэ. Гоёгоос тэрүүн чамаг ярихад нь гинт тэр онгоо санддаг ш. Яа нөхөр. Гэтэ юу юм бэ? Джеймс Бонд ч Английн тагнуулч л та. Тийм үү. Тэгэхээр би өмнөдөр л уншсан юм чи. Би Тэгвэл тэр чи тэр битсэн юм дээрээ юм бич. За. Юун дээрээс унссан? Нийтээс унссан юм уу? Би сэтгүүл дээр л уншсан. Тэгвэл тэр сэтгүүл рүүгээ яар. За яри. Яагаад Джеймс Бонд ч Английн алдар тагнуучийг Америкийн тагнууч гэдэг тийм тий? Тийм үстэй. Джеймс Бондын киног Америк үзэхдээ хийдэг болохоор Америк л бодсон байлгүй тий? Америкт хийж байгаа болохоор. Тэр сэтгүүл айгүй мэдлэг нэмгэн байна. Тийм. Тэр л айгүй мэдлэг нэмгэн байна. Бүр зүгээр онгоо ирсэн чинь бүр ачилжээ. Нэг цасны ширээн дээр гаргаад ухаа дотор зүрхийн гаргачихсан. Бөө Джеймс зогоож богоод тоорсон хүмүүний гарч ирээд. Би бүр сүултээ яах гэж яриа гэсэн чи. Чамд шүү дээ тий. Ямар нэгэн муухай зуршил байдгүй. Байхгүй. Чи итгэлтэй байна. Хамраа ухдаг ч юм уу? Хамсаа идэх юм уу? Хамсаа идэх ч юм уу? Угсаад нөгөө юм хамсаа байнга ажилладаг болохоор. Хамсаа яадаг? Байнга янзлуулдаг болохоор. Өөрөө янзлж болохгүй нэ тий. Өөрөө янзлж чаддаггүй маа. Хамаг мөнгө үрээгээ таа. Хүрээгээд би шал мухарлаа. Чиний гам мухрын. Хөгжим тоглолдог болохоор л. Гитар тоглохоо болцсон шүү дээ нэ. Өдөр уураа гэж. Тэр нь гитар тоглохоо болцсон шүү дээ. Юу яриад байгаа юм? Юу гитар? Ягаа нөгөө гитар. Тэгээд өнтөө найрахад би чиний гитар хамаагүй шүү дээ. Гэхдээ нөгөө гитар чи юу н одоо л гитараа ойлгож байгаа юм ойлгохгүй маа. Ойлгохгүй шүү. Хүмүүс үеийн дээрээс гитар ерөөсөө ойлгоогүй байгаа. Хам дээрээс очсон хамтрагч маань гитар тоглохыг ойлгоогүй л явж байгаа юм. Юу гэсэн юм бэ? Энэ гитарыг ойлгосон надаас өөр байгаа мүү юу аа? Би бүр гайхаад ах юм. Сэлий чи яг үнэнгээсээ тэр гитарыг ойлгоогүй юм. Би гитарыг зааж өгсөн мэт гэж. Тийш нэ. Загад тоглоод гэж. Юу би зааж өгсөн болохоос өөрөө тоглодгоо шүү. Тэгэхээр би чамаа ята тоглосныг нь мэдх юм байна. Ятгаа. Зэлэтэрч хөрш. Тийм шүү дээ. Оо тийм үү? Хаяа би доор цонхныхон доор шүглэлтэн. Тийм. Би хай гэж гараад. Тэнгуүтэн зааталт нь хоёр залуу. Хай. Хоёр гадаад залуу. Хай. Оо. Сэлий хай. Хоёр Монгол. Таар гарч нийлж шоудж гинөө. Шоуддаг шүү. Заримдаа мэдээж залуу хүмүүс юм чинь дандаа ч юм тэгэл завтай үедээ ч юм уу эсвэл би юуны нэг фракцл юм биш үү? Ер нь бол тэ та хоёр. Хүний Нойкогийн төрсөдөр дээр ирсэн үү те? Очиж амжаагүй. Би тэг яг тийм. Би бүр хоцроод очсон шүү. Төрсөдөр дээр нь. Орой. Тий. Би клипний зурагтай жаад хоцроод очсон чинь. За баярлалаа баяртай болоод дуусна. За би та хоёроос нэг асуулт асууя л да. Тэгээд за эхлээд юм багаар хариулвал чи те. Тэгээд одоо чи гар дээр үгүй гар дээр шууд асуултаа багтсан. Би гар дээр чи нэг найзтай амар хэмжээний мөнгө зээлүүллээ. Гэсэн чинь нөгөө найз чинь мартчихгүй юу? Чамаас зээлснээ мартаа. Тэгэхээр чи тэрийг одоо яаж сануулах вэ? Сануулахаас санаа зовх уу? Юунд нь санаа зовтээ? Би өөрөө хэрэг зээлж ин гэвэл мэдээж дотныхоо хамаагүй хүндэл зээлж байгаа л гэсэн үг шүү тийм үстэй. Тэрнээс бол өөр танихгүй хүндэлд бол мөнгө зээлнээс өөр шүү дээ. Тэгээ яаж сануулах вэ? Халамсаа мөнгө өгөөч. Халамсаа хуцаа өнгөчлөө шүү дээ. Бид нар би нэг
Бүр амар хэлдэг юм байл шүү дээ. Тий. Хамаагүй би ирчүүдтэй айгүй хамаагүй гэж ярьдаг тий. Тийм. Гахааны юм уу гэдэг. Тийж ярьдаг. Чи Би ч гэсэн адилхан. Нэг санаа мэдээж Нямбаг хэлснээр яг дотныхоо хүмүүст л зайлуулах тий. зайлуулах хэлгүү тэгэл. Чи Юу? Би санахгүй тэгэл яаж. би сануулдаг. За нааш харж да камер нааш харж да. За ингээд бид нарыг үзэж байгаа сэлигээс мөнгө зээлсэн мөнгө өгч. тийм мэдж байгаа хүмүүс Мөнөө зарим нэг хүмүүс зарим нэг мэдж байгаа хүмүүс мөнгө өгч болооч гэж хэлмээр байна. Чи гар дээр яг одоо шин банкнд бишээр тэг гүйлгээр бишээр гар дээр чи хэдэн төгрөг хамгийн их мөнгө барьж утсан байна. гар дээр нэг удаа нөгөө солонгосоос Америкаас солонгосоор дамжиж Монгол руу нисэх үед нэг хүн шууд бэлэн кэш надад өгсөн. Тэрийг мэдэхгүй дохтуутай манад Монголд ингээд хүн тусаад авчих юм а чи өгчөөч гэд хэрэн би мэдэхгүй л байгаадсан байхгүй. Бүр шууд хөлн дээр нөгөө хөлнийхээ хажууд цөнхөө тавьчаал 0 руу орж гараал. Тэгээ босч нөгөө чинь мөнгө яг та ясаараа гэсэн чи би ургахад юу хийдэг гэсэн чи 30 хэдэн мянган доллар ч хэлээ. Бүр амар их мөнгө надад өгөөд би тэр шууд бэлэн аваад гарсан шүү дээ мэдэхгүй. Би болохоор нөгөө бичиг баримтлахыг бодсон. Тэгэл нөгөө өндөө мэдэхгүй би үзээгүй шүү дээ гэж өгсөн. Тэгэл би юу аваагүй гэсэн болоо тэр хүн тэгээ яах юм те. Тэр ерөөсөө шууд тэгж бэлнээр мөнгө гаргах чинь бас амар юм бэл шүү. Контрабанд ороход өгсөн. Соло. Би нэг бэлнэр тэгж яг одоо ёстой нөө сэтэл шиг мэдгүй л авахгүй бол нэг авах ч явах. Гөө зүгээр би авч явах. Ер нь Барьж үзсэн барьж үзсэн байл гэдэг байгаа шүү дээ. Юу нэг хүмүүний мөнгө зөө. Үний мөнгө. Барьж үзсэн гэх юм бол бэлнэр бол 40 сая төгрөг баха. Хамтлагийнхаа холбоотой. Тийм. Тоглолт Монголд болохгүй. Тийм тоглолтын үеэр. Та ярит мэддэггүйгээр хүн төрөвчөнд чинь мөнгө хийжсэн. Хүн үү? Тийм. Чи тэгж хүн хийдэг юм уу хаа гэж. Гүү би амьдралдаа тэгж ирж үзээгүй зүгээр. Станар чинь урлагийн хүмүүс янз янзын ахнар махнартаа уулздаг байд. Чи яасан мөхгүй. Оо тийм. Төрөвчөнд ч мэддэггүй танихгүй байхдаа басна төрөвч олиг ойрхон тавьчаад ингэх юм уу? Мэдхгүй одоо яаж яваад мэддэггүй. Хүний төрөвчөнд мөнгө орчдөг л юм. Чи харин янз янз. Гүү би уулзтай биш би бол амьдралдаа тэгж хүний төрөвчөнд мөнгө хийж үзээгүй. Өөрөө болохоор бүр ингэ. Тэрүүгээр гуйлгуулж өгсөн юм те мөнгө өгөөч гэдэг. Тэ? Мөнгө өгсөн чи яасан өгдөг бэ хурдаач чи гэдэг. Үгүй юу мөнгө вэ? Би үлдээч чи хүн андуураад ах шиг байна. Ах нь өстө тийм байхгүй. Навширтын байгаа сте соолоо. За. Аа ихтэй гэдэг гоодлоо. За ингээ манай нэвтрүүлэгт хөрөлцөж ирж өөрийнхөө цаг цавыг зориулсан соолоодоо маш их баярлалаа. Одоо удахгүй шинэ CD нэрх багтай. Тэгэхээр бас CD-ийн талаар бас мэдээлэл өгнө. Тэ бас адилхан дуучин болохоор дараа чи өөр зөрчиж орохоор хэлэх юм уу чи? Өөр зөрчиж орсон ч гэсэн одоо эднийхээ бас мэдээлэл Соологийн шинэ CD ирсэн байлээ гэж байна. За чи яг хэлсэн шүү. Тий хэлнэ. Тэгээд одоо энэ болохоор Venus Photo Studio гэдэг бэлгийн карт 50,000 төгрөгөнд үйлчлүүлэх юм биш байгаа. Энэ уурчтараа соолоо. Энэ 50,000 төгрөг нэрх байгааз энэ 1000 м квадрат байртай амар том байгааз. А тэгээ плаж, хурмын плаж малаар зураг авалтаанда гадны хүмүүсээр зураг авт юм билээ. Амар гоё авч байгаа заа. Плаж, хурмын плаж, тоглолтын хувцас, гонж, монж, хүүхдийн өрөөний хувцас тэр анхан мамхай давуулж чад гэр бүлийн зураг мургийг авахулвал заа. Амар том газар. Баярлалаа бариулаад. Үгүй даа мó. Би брикс. Уулаад авсан. Битээ залгаас өвгөн заа. 80 өвөлийг камер 64 66 89 94 66 89 95 66 утсан. Хүмүүстэй сандаад хэлчих. Имбага 90.11 эрхээ өрөөж ихчөөрөө. Чи намаагаа л борлуулчих гэдэг байна. Борлогдсон шүү дээ найз нь. Асуудал шүү дээ. За энэ болохоор найзынх нь гаргасан нөгөө нөгөө цагаан шөнийн домгоо. Хүмүүстэй мэддэг бол. Цагааны шөнийн домгоо гэж. Энэ дэр бас баахан CD-нүүд шин. Наач энэ айгу. Наач би амар үлнүүдтэй. Би одоо ийм авах гэж байгаа юм гэж зүгээр чимээгүйс ууш. Яг оны өмнө манай бас энэ хоёр анхны тоглолтын маань DVD. Тэгээд энэ Hot Disco цамаг маань ирсэн. Тэгээд тоёртоо бас бэлгэлмээр байна. Оо ямар гоё. За баярлалаа. Надаа хүмүүсийн CD байгаа юу? Надад баг хэрэггүй нэ. Баярлалаа. Ямар гоё юм бэ те. Хоёул харин булаацл сонсоод ахааргүй бол. Харин тий. Яг миний CD. Төрөөгөө CD өгөөч. Орны хажуудлын төмбөш дотор байгаа шүү дээ. Зэл орны хажуудлын төмбөш дотор байгаа шүү дээ. Оо орны хажуу тий. За баярлалаа. За. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье юу. Би чиний талаар мэдсэн солоо. Бүх юмыг дууссан мэдсэн байна. Дахиад яахгүй гэдгийг чинь ч мэдсэн.
Заашгүй. Бүгдийг мэдчихэж байгаа. Анхаарлаа хандуул үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Буу халалт. Үргэлжлэн тий. Сэлээ. Миннээс гутарч гунаагүй тий. Ганц хоёр хүн жоохон дайралт хийсэн байлээ. Урлагийнхны зүгээс ганц хоёр дайралт хийсэн байлээ. А гэхдээ битээр л хизээ шантрахгүй шүү дээ. Битээр ч мундаг ир юм хүмүүс аахгүй тий. Ир юм хүмүүс. Баярлалаа тааш та. Баярлалаа. Баярлалаа.